Хоо. За чиглэс эхлэе. За kiss Mary kill. За уруулын харлаа. Kiss. Гэхдээ би бол дүрм зурчих. За дүрмээ зурчих. За kiss заяа. Mary заяа. За kill заяа. Why? Шалтгаан байна уу? Ямар шалтгаангүй Шалтгаан хэлбэр. Шалтгаангүй л өгчлээ би. Шалтгаангүйгээр уучлаарай. За би заяа. За. Угаасаа ойлгомжтой. Гэрлэх хүмүүс маань ойлгомжтой. Тэгээ ахаа уучлаарай. Би бол тань дургуй мургуй бол биш шалтгаан байхгүй. Гэтэ таныг алчи. Та угаасаа надаас амар ах юм ч үгүй. Шодроо яг шодроо. Үгүй би угаасаа ах бодохдоо угаасаа цэнгэлхайгаа алъя даа гэж бодчихсон. Хүртэл ястагаа л хүрч юм байна. Өнсгтэр батж байгаа үнсэж. Буруу. Яагаад гэдгээ хариулнаа. Бацаагийн уруул нь гоё. За шууд буруу шууд. Зүгээр чамд өнөөдөр асуудал орохгүй асуудал байхгүй. Одоо сая үнэ л. За эдэг эвгүүлий болох гэдэг шүү. Хэлчихвэл айгүй awkward. Who cares? Шууд. За миний Kiss Mary-гийн сонголтоор Kiss Mary Kill. Таныг алчж байгаа юм. Энийг авцгаа. Би асуудалгүйгээсээ чи бид хоёр асуу. Өнөөдөр манай инкүли батчаа хоёр маань жоохон драматай ах шиг байна. Тоглоом нь жоохон тэр хоёрлоо жоохон эмзэг очичуудаа гэж би тэр жоохон анзаарлаа. Маргаан байгаа мó нэг тиймэрхүү тэгээд өөртөө бас илэрхийлчих шиг л бол. Ах トゥ улийн бол мэдээж урал нь маш гоё байна. За тэгээд Бодрогийн хувьд болохоор амар гоё нэг юм гоё санаачлагтай гэх юм уу. Энд ч болохоор sorry зүгээр яг ингээд тэгээ үлдээ таарсан юм аа. Тэрнээс бол За орой ярина. доцроосоо энэ мэдрэмжээ илэрхийлэхийг үнэхээр хүсэжсэн. Тэгээд сая айгуу гоё тоглоомоор ингээд илэрхийлээд явцсан. Тэр нь болохоор кулээ миний сонголт биш юм байна гэдэг тийм шийдвэр байсан. Амар сонирхолтой юм бэл. Гэхдээ нэг амар хүнээр тусгаж аваагүй. За энийг гэхдээ тэр хүн ямар өнцгөөс харж яаж хийж байгааг мэдгүй. Мааз ч юм уу эсвэл үнэхээр чи сэтгэлээсээ юм уу гэдгийг яг мэдгүй. Дотор нь орж үзээгүй. Түүний тархиар одоо юу аагүй учраас зураг автууд да зөндөө үйл ажиллагаанд болтойсэн. Тэр дунд яг ингээд хөөрхөн ингээд хамтдаа яваал гэдэг байсан. Гэтэ буудлын өрөөндөө орж ирээд бид хоёрт ямар ч тийм chemistry ч юм уу тиймэрхүү юм ерөөсөй байдгүй байсан. Тэр бол тэ зүгээр нэг л жишээ. бит хоёрын энэ харилцаа бол ер нь ингээд айгүй сонирн байгаа. Нэг бол амар гоё тий? Юу ч болоогүй юм шиг. Нэг бол ингээд мэдгүй гээд юу нь болохоо айцсан юм шиг гээд ингээд би ерөөсөй ойлгохгүй байхгүй. Миний хичээл сэтгэлийн хувьд тэгэхээр хонглын үзэрдэг маш жоохон гэрэл байгаа яг мэдээлэл. Надтай гэрлээд шоу 5 дугаар сарын 31-нд боловсрол телевизээр хүлээн авч үзээрэй.